Tracy McGrady 1979 оны 5 дугаар сарын 24-нд Флорида мужийн Барто хотод мэндэлсэн. Түүний аав өдөр тутмын амьдралд нь оролцдог байсан учраас ээж Melanie McGrady-г эмээтэй хамт Auburndale хотод өсгсөн. Бага насндаа McGrady 3 жил Auburndale-ийн ахлах сургуульд сагсан бөмбөг болон бейсболоо тоглосны дараа ахлах ангийнхаа улиралд North Carolina мужийн дайрамд байрлах Mount Zion Christian Academy-д шилжин суралцжээ. Auburndale-д өнгөрүүлсэн сүүлийн жилдээ McGrady нэг тоглолтод дунджаар 23.1 оноо, 12.2 самбар, 4 дамжуулалт, 4.9 блок хийж гайхалтай амжилтыг үзүүлжээ. Флоридагаас гарч ирсэн үл мэдэгдэх тоглогч McGrady Adidas-ын лагер дээр үзүүлсэн гайхалтай тоглолтын ачаар нэрд гарсан бөгөөд энэ туршлага нь түүнд өөрийн жинхэнэ авьяасыг олоход тусалсан гэдгээ. Тэрээр дараа нь Tracy McGrady гэж хэн болохыг хинч мэддэггүй байлаа. Харин Sony Vaccaro надад энэ боломжийг олгосон. Би тухайн үед дэлхийн шилдэг тоглогчтой тоглосон. Би тэр лагераас улсын номер 1 тоглогч болж гарсан. 175 тоглогчоос номер 1 болсон гэж дурсан ярьжээ. McGrady өдөрлөг доор Mount Zion улсдаа 2 дугаарт жигсэн бөгөөд түүнд McDonald's-ийн All America, USA Today-ийн ахлах сургуулийн сагсан бөмбөгийн жил тутмын шилдэг тоглогч мөн North Carolina мужийн Mr. Basketball цолыг Associated Press агентлагаас сулгажээ. Ахлах сургууль тоглож байхдаа McGrady дунджаар нэг тоглолтод 27.5 оноо, 8.7 самбар, 7.7 дамжуулалт, 2.8 бөмбөг таслалт, 2 блок гэсэн амжилтыг үзүүлжээ. Анх McGrady Kentucky-гийн их сургуульд коллежийн сагсан бөмбөг тоглох талаар бодож байсан ч сүүлдээ тэрээр NBA-ийн драфтад орж мэргэжлийн тоглогч болох замлыг сонгожээ. McGrady 1997 оны NBA-ийн драфтын Toronto Raptors-ийн 9 дахь сонголтоор сонгогдсон юм. 1997-оос 98 оны улирлын ихэнх хугацаанд талбайд бага хугацаанд тоглож, ахлах дасгалжуулагч Darrell Walker-ийн удирдлага доор нэг тоглолтод дунджаар 13 минутыг өнгөрүүлж байлаа. McGrady шинэ тоглогчийн жилээ там гэж тодорхойлсон байдаг бөгөөд Торонтод ганцаардсан мэдрэмж авч өдөрт 20 цаг хүртэл унтдаг байсан тухайгаа ч ярьж байжээ. Улирлын сүүлчээр Walker халагдаж McGrady шинэ дасгалжуулагч Butch Carter-ийн удирдлагаар илүү олон тоглолтод оролцож байсан бөгөөд Carter McGrady-гийн тоглох хугацааг нэмэгдүүлж өгчээ. 1998-аас 99 оны улиралд Raptors McGrady-гийн үеэл Vince Carter-ыг драфтаар багтаа нэгтгэсэн. Тэд хаач явсан цуг явж хамтдаа байдаг байсан бөгөөд багийн хамтрагч Dee Brown нэг удаа тэд үнэхээр ядаргаатай дотн байдаг байсан. Дотн гэхээс илүүтэйгээр Siam ихэр шиг санагддаг байж үлээ хэмээн дурсан ярьжээ. 1999-с 2000 оны улиралд McGrady Carter хоёрын хамтын тоглолтод тэдний амжилтыг өөдөн татсан жил байлаа. Энэ сайн тоглолтын ачаар бүх одын тоглолтын цагран дээрээс тоглох тэмцээнд мартагдчихгүй үзүүлбэр үзүүлж байсныг та бүхэн тод санах байхаа. The man that this crowd wants to see, Vince Carter, who had told Kenny Smith that he has 4 dunks that no one has ever seen. All right, here is Vince Carter with his first shot. The finale on the first round for Vince Carter. Oh, it did not. It's over. It's over, ladies and gentlemen. The judges are coming over the table to congratulate Vince Carter. This is unheard of. Oh my goodness gracious, it is over. Did I call it, Danny, or what? McGrady тоглох хугацаагаа нэмэгдүүлж шилдэг 6 дахь тоглогчийн шагналын төлөө өрсөлдөж байсан ч 3 дугаар сарын сүүлчээр Торонтогийн үндсэн довтлогч болж хөгжив. McGrady Carter нарын тоглолтын ачаар Raptors улирлыг 45-37-гийн амжилтаа өндөрлүүлж багийн түүхэнд анх удаа плей-оффт шалгарсан юм. McGrady улирлын дундаж үзүүлэлт нь нэг тоглолтод 15.4 оноо, 6.3 самбар, 3 дамжуулалт, карьерийнхаа хамгийн өндөр үзүүлэлт болох 1.9 блок байсан. Плей-оффын анхны шатанд Raptors New York Knicks шүрдүүлснээр тэр улирлыг өндөрлүүлж байжээ. Торонто плей-оффын анхны шатнаас асагдсны дараа McGrady чөлөөтэйгэнд болж 2000 оны 8 дугаар сарын 3-нд Орландо Magic багтаа гэрээ байгуулсан. Тэр Magic-д 7 жилийн 92.8 сая долларын гэрээ байгуулжээ. McGrady багт эсгээр сонгосон шалтгааны нэг нь Vince Carter-ийн сүүлрэлт байхыг хүссээгүй. Нөгөө нь Флорида руу буцаж очихыг хүссэн. Мөн багийн шинээр авсан чөлөөтэйгэнд Grant Hill-тэй хамт тоглохыг хүссэнтэй холбоотой. Гэхдээ Hill багт байх хугацаанд зөвхөн 47 тоглолтод оролцсноор McGrady урьдчилан таамагласнаас илүү багийг удирдах оноо авах үүргийг хүлээжээ. 2000-аас 2001 оны улиралд McGrady олон хүний таамгийг няцааж NBA-ийн шилдэг тоглогчтой нэг болж хөгжиж чадсан. Milwaukee Bucks багийн ерөнхий менежер Ernie
Grunfeld түүнийг лигийн 5 супер тоглогчийн нэг хэмээн тодорхойлсон юм. McGrady-гийн тоглолт түүнд анхны бүх одын тоглолтод оролцох боломжийг мөн олгосон бөгөөд нэг тоглолтод дунджаар 26.8 оноо, 7.5 самбар, 4.6 дамжуулалтыг хийж тэр анх удаага NBA-ийн бүх одын тоглолтод сонгогдож, үүнээс гадна All NBA 2 дугаар багт багтсан юм. Тэр улиралд Magic 43-39 амжилттайгаар Филиппин дорнод бүсийн 7 дугаар байраар шалгарч Bucks-тай очроод харсан. 3 дахь тоглолтод McGrady 42 оноо, 10 самбар, 8 дамжуулалтыг өгч Ben Simmons түүнийг суперод аль хэдийн болж хэмээн хэлж байсан. Гэсэн хэдий ч Орландо Milwaukee Bucks хожигдож плей-оффоос хасагдсан юм. Амжилт нь жил ирэх тусам нэмэгдэж суперстаар болсон McGrady-гийн Орландогийн сүүлийн улирал эдэртэй байсан. 2003-аас 2004 оны улиралд Magic-ийн дасгалжуулагч Doc Rivers улирлын эхэнд нэг ялалт 10 хожигдолтой эхэлсний дараа ажлаасаа халагдсан бөгөөд McGrady болон Орландо Magic-ийн ерөнхий менежер John Weisbrod-ийн хооронд зөрчилдөөн гарч байгаа тухай мэдээлэл цацагдж эхлэв. Улирлын сүүлчээр McGrady Washington Wizards багийн эсрэг тоглолтод карьерийн хамгийн өндөр үзүүлэлт болох 62 оноог авч байжээ. 2004 оны 6 дугаар сарын 29-нд McGrady, John Howard, Tyronn Lue, Reese Gaines нарыг оролцуулсан 7 тоглогчийн солилцооны хүрээнд Houston Rockets багт ирсэн бөгөөд энэ хэлцээр Steve Francis, Katina Mobley, Kelvin Kattok Орландо Magic баг руу солигдож, солилцооны дараа McGrady энэхүү солилцоонд сэтгэл хангалуун байгаа гэдгийг илэрхийлж, Rockets багийн гайхалтай төв Yao Mingтэй хамт тоглох боломжтой болсонд баяртай байгаа гэдгийг хэлж байжээ. Houston ирснийхаа дараа McGrady багтаа 3 жилийн $63 сая гэрээ байгуулсан юм. 2004-өөс 2005 оны улирлыг Houston Rockets баг тааруу эхлүүлсэн юм. 12 дугаар сарын 9-нд McGrady карьерийн мартагдчихгүй тоглолтыг үзүүлж, San Antonio Spurs багийн эсрэг сүүлийн 35 секундэд 13 оноо авсан тоглолтыг сагсан бөмбөг сонирхогчид үр цанан дурсгално. 35 seconds to go. And the Spurs now lead by 7. Rockets looking for a quick shot. Bowen is all over McGrady. Foul is picked up. A potential 4-point play. Tracy McGrady from downtown. Barrett can't find anybody. They have no timeouts remaining. Finally gets it in to McGrady. McGrady over Bowen for 3. Yes. Yes. Tracy McGrady cuts it to a 2-point lead. Brown lost it. Here comes McGrady. No timeouts remaining. McGrady for the win. 13 points in 33 seconds. Unbelievable. Houston улирлыг 51 ожилттай баруун бүсийн 5 дугаар байрт бичигдсэн амжилтаар дуусгасан. McGrady-гийн улирлын дундаж үзүүлэлт нэг тоглолтод 25.7 оноо, 6.2 самбар, 5.7 дамжуулалт байв. Филиппин анхан шатны 2 дугаар тоглолтод тэрээр дахин гайхалтай тоглолтыг үзүүлж 2 м 29 см өндөртөө Dallas Mavericks-ийн төв Sean Bradley-гийн дээрээс тоглож байсныг та бүхэн сайн санах ухаа. Here comes McGrady. Oh, he just sucked the gravity right out of the building. What a play by T-Mac. How about the passion? Look at the animation on Tracy McGrady. It's playoff time. Look at the extension. The crowd is oohing and Эдгээр багийн төлөө бүхнийг хийж байсан супер тоглогч байсан ч Бертэл гэмтэл түүний сайн тоглолтод баггүй сад болсон юм. 2009-оос 2010 оны улирлын эхэнд McGrady хэд удаагийн мэс заслааны дараа багтаа эргэрсэн. Эдгээр тэрээр тоглолтод эргэ оролцсон ч сэлгэнээс зөвхөн 7 минутыг тоглосноор хязгаарлагдаж байв. 6 тоглолтод оролцсныхаа дараа Rockets баг түүнийг өөр багт солиход бэлэн байгаа гэдгээ мэдэгдэж байжээ. 2010 оны 2 дугаар сарын 18-нд McGrady Houston, New York Knicks, Sacramento Kings багийг оролцуулсан 3 багийн солилцооны хүрээнд New York Knicks баг руу солигдлоо. 2 өдрийн дараа тэрээр шинэ багтаа дебют тоглолтоо хийж Oklahoma City Thunder багт нэмэлт цагт хожигдсон тоглолтод 26 оноо авсан юм. Шинэ багтаа тэрээр дунджаар 26.1 минут тоглож 9.4 оноо, 3.9 самбар, 3.7 оновчтой дамжуултыг өгч байжээ. McGrady Knicks багт зөвхөн 24 тоглолтод оролцсон байна. Ийхүү McGrady 10 жилийн дараа анх удаага чөлөө тагент болж Los Angeles Clippers болон Chicago Bulls багуудтай бэлтгэл хийж байжээ. Гэвч McGrady удаан бодсны эцэст Detroit Pistons багтаа 1 жилийн гэрээ байгуулсан юм. 2011 оны 1-р сарын 14-нд McGrady улирлын хамгийн өндөр үзүүлэлтийг үзүүлж 22 оноо авч 5 дамжуулалт хийснээр Pistons баг 101-95 харьцаатайгаар Raptors багийг хожиж байжээ.
2011 оны NBA-ийн ажил хаялтын дараа Макреди Атланта Hawks багтаа 1 жилийн гэрээ байгуулсан юм. Лигийн ажил хаялтын улмаас 66 тоглолт болсон улиралд Макреди 52 тоглолтод оролцсон бөгөөд карьерт анх удаага нэгж тоглолтод үндсэн бүрэлдэхүүнд бус сэлгээнээс тоглож байжээ. За Трейси Макреди хэд хэдэн томоохон багийг дамжсны эцэст тэрээр Хятадын Супер лигийг сонгосон байдаг. Энэч цаагаараа мөнгөний хойноос явсан гэдэг мэдээлүүд ч хараараасаа гарч байсан. 2012 оны 10 дугаар сарын 9-нд Макреди бүгд найрамд Хятад ард улсын сагсан бөмбөгийн холбооны Чиндао Дабстар Eagles багтаа 1 жилийн гэрээ байгуулсан юм. Улирлыг Чиндао баг сүүлийн байраар дууссан ч Макреди нэг тоглолтод унджаар 25 он $7.2 самбар 5.1 дамжуулалт 1.6 бөмбөг тасалтыг хүсгэж байжээ. Ингээд 2013 оны 4-р сарын 16-нд бүгд найрамд Хятад ард улсын улирал дуусны дараа Макреди Сан Антонио Спурс багтаа гэрээ байгуулж плей-оффын бүрэлдэхүүнд багтах боломжтой болсон юм. Спурс баг эцэст нь 2013 оны NBA-ийн финал шалгарч 7 тоглолтын дараа Miami Heat багт хожигдсон бөгөөд Макредигийн аваргын бөгжтэй болох боломж инхүү бүтлгүүцсэн юм а. 8 дугаар сарын 26-нд Макреди ESPN-ийн First Take нэвтрүүлэгт NBA-с зодог тайлж байгаа гэдгээ албан ёсоор мэдэгдсэн мэлээ. Трейси Макреди 2013 онд зодог тайлсан одоо тэрээр NBA-д аналистаар ажилладаг. Ингээд дараагийнхаа бичлэгээр та бүхэндээ NBA-г хамарсан томоохон зодооны талаар мэдээллийг үзүүлэх болно. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай.